Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батулдын Очор. Босуул 2 дугаар бүлэг. Буданд цагийн босуул. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Хэрдэн мөрний тунгалаг их усан намуухан агаад сүр жавхлантайгаар урснаа. Их мөрний хойдтойх сэрүүн дэнжид наваа нэрэн ноёны цуслан болох олон гэрүүд хизээний л янзаараа амар амгалан налах билээ. Тэрхүү олон гэрүүдийн тал бүрт гурамсан хэц бүхий уяа шонгууд цөөнгүй байх бөгөөд ноёны их өргөөний өмнөхөнтэй 3 шон бүхий угсраа 2 уяа байх нь нэн содон харагдана. Ноёны их гэрийн зүүнтэй байх зоогийн өргөнөөс галсан хя гарч ирээд хол ойрог ширтэж хэсэг зогслоо. Тийм байтал ноёны уяан дээр их л холоос яваа бололтой хосцон эрд морь бүхий залуу ир товлцтол алхуулсаар ирээд дөрөө мултлах нь харагдав. Түүнийг харсан галсан хя их л холоос яваа бололтой хүн юм да. Шуудхан энд буухыг бодоход ноёнтой уулзах хүн байлгүй. Гэсэр уяа өөд алхав. Тэгтэн эргэж хүмүүн мордон уяад өөдөөс нь намдан эргэлээ. Галдан их л төв царайлж хэсэг явснаа зог тусаж орхив. Тэр айдуухан инээмсэглэж. Энчэн өндөр ядам ахын босуул шивдэ. Гэснэ хурдан алхасаар Баатрыг тослоо. Их өргөөний баруун хоймроон наваа нэрэн ноён тухлан суугажээ. Түүний царайд таалалтай инээмсэглэл уян уйхан үзэгдэх нь нэм баяртай бөөг нээлтгэн. Харин түүний доохонтой олон жил уулзаагүй холын гийчин болох Баатар суухав. Наваа нэрэн ноён Баатрыг харж сууснаа их л эерүү дулаанаар. Хээлэндэн явсан унага нутгаан иргэдэг гэдэгдэ. Болоодоо ингээд нэг хүрээд ирдэг. Хэмээснэн тоон өдөө харж мөнгөн аяхтай сархтаас сэржим 3-тай өргөв. Баатар хариу болгож айдуухан инээмхийлээд. 5 он улирчээ дээдэс минь. Надад энд ирж золгох учиртай 3 хүмүүн буй. Нэг нь та болох байлээ. Хэмээлээ. Ноён тэгт нь үйл ялэг толгой дохиж царайгаан төв болгосноо. Тэмээ хүмэн. Бэ маргадар хүрээ орох учиртай. Чи амжиж ирэв. Ёроол юм байх та. За хүмэн эртгэн сайхан амраад ав. Энд хэрэг байх бол унаа мордон юулж солиод өөрийн дураар байгаарай. Гэвэ. Баатар инэмсгэлсээр чимээгүйхэн толгой дохиод үндсэн хултай чимчгэнсэн айрагнаас гүдгүт хийтэл залгив. Өглөө наран таатаяа ээж өндөр хайрхтын зүгээс салхин төрлөг зөөлнөр сэвэлзэн. Өвсөнд цадсан мал сүрэг сүлшилж хазлаад өмнөг зорих нүүдлийн шувууд буцаан зарлаж ганганалдан. Эгээл намар гимэн намрааж. Өвдөг бохирон суусан Баатар саяныг толгой өргөв. Тэрээр наваа нэрэн ноёныхоос нар битүү мордож наран цухихтай зэрэгцээд энд ирж ин суусан байна. Өршөө эцэг минь хөлигт нь хуучиж толгойгт нь түшиж чадаагүй дээ мөхүүн. Гэвч тандан ирж золголоо. Явах зам гიშгэх мөрөнд минь сэтгэл бүүч хилээгээр. Хүн одоо алцахгүй. Гэсэр Баатар өндөв. Тэр өвгөн эцэг өндөр химээх ядмын газарт ирж золгосон нь энэ ажээ. Баатар чимээгүйхэн босоод уртаар санаа алдлаа. Тэгснэн хар хөхөнгөөр ногоорох хэсэгхэн газрын дунд байх ганц гавал ясыг тойроод 3-тай горооллоо. Хан хинтийн ян их сардаг улсын өмнөдөөс нэгэн амыг өгсөж Баатар гэлдрүүлэн.
Ингмэгц түүний нүднээ 5 оны өмнөх явдал бүхэн тодор дурааж таагүй бодол бүхнийг нэг мөр босгож орхих нь тэрэ. Залуу эр уртаар санаа алдаад мориндоо ташуур өглөө. Ар өвөргүй битүү хар моддоор хүрээлэгдсэн хэсэгхэн байцхад нүднээ нийл болоход тэр хос зэрдийнхэн амийг татаж амьсгаа даран гэлтрүүлв. Нэгэн цагт амийг нэнэрсэн уулын өвгөн гомбын олон оныг илээсэн оромж агуйн тэнд буй. Залуу эр явсаар их моддын захад тулжээ. Ойр орчмын байдал яг л хэвээрэн өчигдөрхөн л эндээс явсан мэт санагдана. Тэрээр шивэр их моддын дунд шургасан уулын өвгний нарийн жимүүд зугуухан явж орлоо. Төдил удалгүй Баатар ханан хадны хаалт болох сүлжсэн торлогт тулжээ. Одоо ч хүн байх мэт хар модны ихүн утаа хүнэрт. Энд чинь эзэнтэй юм уу та? Юучлаарай. Ийм бодсон залуу эр мориноосоо чимээгүйхэн буугаад хантаарч орхив. Яалтчгүй л эзэнтэй ажээ. Хэрмэн хадны гарцыг хаасан торлог шинхэн үзэгдэн. Баатар өврөөсөн модон хуйтай сэлэдэ буугаан гаргаж суглаад ар бүсэндээ хавчуулав. Тэр торлогийг хажуу тийш нь түлхэж багхан цай гаргаад гитэг мэт болгоомжлон дотгошоо оров. Үнэхээр андуураагүй ажээ. Хэрмэн хадны дотор талд булгийн тархин дээр хос сарл морь усууж зогсоод Баатарыг сэрэмжлэх адил харна. Тэр агуйн үд рүү өгсөж хүрлээ. Хэсэг амьсгаа дараад агуйн үдээр болгоомжтой оров. Наанан зогс. Ахиад нэг алхвал амчин энд тасарна гэж мэдээрэй. Гэх аргилдуун хадаж ирэхгүй зог тусав. Баатар толгоогоо аажуухан эргүүлж дуугарсан зүг рүү харлаа. Гөрөөсний арьсан хантааз нүцгэн цээжиндээ хидэрсэн өөртөө нь үе тэнгийн байж болохоор хүдэр бор ир өөдөөс нь цоо ширтээд хад сандаал нь сууж байхажээ. Тэрхүү эр өрөөсөн гартаан барьсан орос винтовыг өөрийнх нь чигт цэцалтгааргүй барьжээ. Ил бүх байдлыг хоромхон харж тандсан Баатар айдуухнаар хоолой засаад би буруу санаж ирсэн хүн бишээ. Буугаан буулгачих гэж зөөлөн шивнэв. Өнөөхөр үүнийг сонсоод үгдүүгээ босоод ирлээ. Тэр хурж ирмэгцэл Баатарыг хөлөөс нь толгой хүртэл нь хэсэг ажаад ар бүсэндх сэлэдэ бууг нь шовт татаад авчихan тэр. Тэгснэн би энд эзэн нь харин чи хэн бэ? Хэн болоод миний агуу оромжийг мэдэж өөрийн дураар ин орж ирв? Хэмээн хорсох мэт зөөлнөр хэллээ. Баатар эл үгийг сонсоод нэн ихээр игдүцэж үл таних ирийн нүрүүд нь эгцлэн ширтэв. Тэгсний хойно Баатар шазууртайхан инээмсэглээд би Сэцэн хааны босуул гэгдэх Баатар. Миний агуу гэвч чи багхан эндүрч хэлэлцээд болохгүй гэж үзвэл барилдаад нэг үүсгүү хоёулаа. Хэмээж шүдэн завсраараа сийгүүлв. Одоо бол хоёр залуу ирийн догшин харц яг мөргөлдөжээ. Үл таних ир Баатарыг ширтсэн хэвээр хүйтэн инээмсэглээд гартаан барьсан өөрийн болоод Баатарын бууг газарт зөөлөн талбив. Тэгснэн за гарах уу та гэж хэлчихэд өөрөө шуутганд агуйн үдээр гараад явчихan тэр. Хэдэн хором өнгөрчээ. Хэрмэн хадны доторх ногоон дэвсэгт хоёр ир бийсийн зүг харсаар биеийг бэлтгэж зогсон. Баатар хормойгоо шууж ханцуугаан шамлаад Ус сансан улс биш хойно хар сэргүй барилдчихуу да. Би унвал чинийхээр үлдээ. Харин чи унвал миний үгийг сонс. Хэмээвэ. Өнөөхөр тэгтэн арьсан хантаазаан тайлж хүдэр цээжээ нүцгэлээд хэлснэрт нь болог гэж дуулдаг төдий шазууртай шивнэлээ. Төвний хүрэл зузаан цээж наран аясаар хүрэнтэж хөдлөг бүрийн тоогоор булчин мах нь оволцоно. Баатар айдуухан инээмсэглээд өрлөө. Харин үл таних ир шуудхан дайрч ирээд л хав бариад авах нь тэр. Ойгүй хүчтэн тэр ажээ. Баатар түүний хүчинд хэсэгхэн түрэгдсэн ч гутлын зулгийг ханзартал газарт жийж тогтоов. Тэгмэгц өнөөхөр чүбэ хэмээн дуу алдаж хашгираад шалмагхан эргэж тонгорлоо. Гэсэн ч Баатар хөдөлсөнгүй. Харин түүний ууцаар нь тас тэврэн өргөж
Хүүхэд адил өндөрт гаргаад ширэг ногоон зүлгэн дээр сэвхийтэл шидэж орхихон тэрэ. Үл таних эр унжээ. Тэр босохтон их л гайхсан мэт Баатар руу харна. Тэгснэн за яах вэ? Би чиний үгийг сонсъё. Харин хэлхүүгэн хэлчихэд өтөр явж үзээрэй. Чи зөвхөн барилдаад дийлсэн шүү. Хэмээлээ. Жаргах нарны туяа уулсын сүдрийг хэдийнэн буулгажээ. Ууланд бүрийн урт байдгийн жаягаар юу юугүй л хариу нөмрөв. Гэвч байц хадны оройд зэрэгцэж суусан хоёр эр алсын барааг ширтэж дор бүрнээ бодлогоширсоор. Тэднийг ажваас энэ мэтэр удаан суусан гэдг нь хэлт. Үл таних эр уртаар санаа алдаад зэрэгцэж суусан Баатрын мөрийг аяархан алгадав. Түүний харц нь нэн зөөлөрчээ. Тэрээр нөхөр минь, чиний туулсныг гадарлах хүндээ би. Чи бол өмнө бусдын ирэхээр босуул байж. Харин би өөрийн ирэхээр энэ ууланд босч ирсэн хүм. Гэт хэд холын явдлыг санах гэсэн шиг дахиад л чимээгүй болов. Түүний нүднээ тэртээ 3 оны өмнөх явдал зураглан буужээ. Өглөө нартай уралдаж эцгийн газарт ирсэн тэрээр жин үд өнгөртөл хөдөлгүй суужээ. Тэн суусан залуу ир сая л нэг газраас өндөж эцгийн газрын хөлд 3-тай сунаж мөргөөд хүү намайг хүний зэрэгт хүргэсэн эцэг тан гэлээ. Би бэр элгэн Монгол хийгээд бүрээд зоноон нэгтгэх их үүсгэмэн сэтгэж эрслэн дайцсаар энэ хүргэв. Тэгэвч тусыг олсонгүй. Тусгаар Монгол улс маань өдгөө улсын дайтай улс болж жаргана гэсэн зам мөрн нэгэнд хазайлаа. Нэгэн эвд сэтгэлээр мөр зэрэгцэж явсан харчин гүн бавж баргын баавга сандаг түшээд ханы сайхан чагна сэцэн ханы уран магсар лосол зэргийн нөхөд ах нар маань одоо үгүй болжээ. Тиймээс дахиж төрд зүтгэхгүй. Нэгэн биеийн зоргоор амьдарч энхэн насыг барахаар шийдсэнийг эцэг тандаа мэдүүлсөө. Би хүнээс дайжиж хөвчөн бараад идаа эцэг минь. Хэмээв. Өнгөрсөн бүхнийг ийн хормхон нэгсэн залуу ир Баатрууд эцлэн ширтээд намайг сэцэн ханы бэрх очор гэх үлээ. Би бол бүрээд хөв. Гэж эрс бардамхан хэлснэн үл ялгхан инээмсэглэв. Энэ мөчтөө тохиож оройгүй тэнгэрийн хязгаар бүрд одод очтон түүж эхэллээ. Харанхуй даах моддын чөлөөнөн ил галын гэрэл цойлон улалцж олон ирсийн инээлдэг дуун орчныг цочон хадгахажээ. Харин тэднээс холгүйхэн газарт явганаар ойртсон хоёр хүн тэднийг нүд салгалгүй ширтсээр суугагийн нэг нь Хатанбаатар Магсар жавын шадар хар түмэн ажээ. Түмэн 50 хэрнэн чимээгүй хэсэг тэн сууснаа хамт явагч хүн өдөө хараад лавтай 200 орчим хүн байна да. За чи 2 хүн дагуулад буц. Мордын ам таталгүй довтолгож Баатар ванд хэл хүрэг. Ялгуусан хутгтын хүрээг тонсон цагаан дээрэмчдийг олж илрүүлв хэмээн айлдах. Гэж ирс шийдмэгхэн хэллээ. Ингэхт нь хамт явсан ир нь их л санаа чилээсэн байртай төмөнг хэсэг ширтээд "Төмөн минь, чи яах болж байна?" гэж зөөлөн шивнэлээ. Төмөн харин дайснаас нүд салгалгүй хэвээр "Би үлдсэн хүмүүстэйгэн эднийг цагдаж байх болно. Шагдар минь одоо даруй морд. Эд сэцэн хан руу өнгөх болов да." хэмээв. Түүнээс төдийл удалгүй шагдар хоёр нөхрийн хамт сэцэн ханыг зорж хар түмэн 20 хүний хамтаар их уулнаа үлдэв. Насан балчир цагаас эхэлж дарганг нутгийн хил хөвөнд занжлан суусан хар түмэн манж төрийг түлхэн унагаснаас эхлээд өнөөх хүртэлх хугацаанд Баатар ван хэмээгдэх Хатанбаатар Магсар жавын шадар болж бүтэн 7 оны турш дайджээ. Тэр өдгөөж үйл хэрэгтэн үнэнчээр ийн суух билээ. Хар түмэн нэгэн цагт хил хөвөө сахив хэмээн гомдлоод уран магсарт зэмлүүлж явснаа санаж шүүр салдан инээмсэглэлээ. Уран магсар хар түмэн хоёул зуузай холбон гэлдэрч явна. Тэгтор түмэн "Магсарахаа,
онцолж харах зүйл ойрд тохиогоогүй. Угаасаа тийм хэрэг тохиолгүй удаж. Энэ нутагт намайг мэдэх гагцхан бол та шүү дээ. Бибээр Махбалын хаяанд ирэхдээ дөнгөж 20 настай байв. Өдгөө 30 өнгөл. Энэ хугацаанд хийсэн бүтээсэн зүйл юусан бэлээ. Хэдий болтолч энд байгсан бэлээ. Учрыг ч ойлгохгүй л болоод байна шүү. Хэмээн зөөлнөр бовтнов. Магсар түн рүү нүдэ том болгон сүртэй хараад. Хошгим. Их Монголын хил хормойг эндэлгүй сахин гэж андгаа тавиагүйсэн бэлөөч. Гагц биеийн зовлон давтаж энэ мэт бодох нь сэтгэл эндэж буй хэрэг шүү. Гэснээ хоромхон дуугаан зөөллөж. Хөөмэн манжгэх энэ мангас мөхөж хятад хэмээх чөтгөр болч ирэх нь тодорхой болоод байна. Бид өнгөн дээрэн манжийн гарт байх хэдий ч 200 жилийн туршид ил талдаар тэмцэж их нутаг элгэн саднаа хамгаалсаар ирсэн юм шүү. Дайсныхаа хийх үйлдэл хэлэх үг бүрийг мэдж байх нь бидний үүрэг. Бид бол Монгол төрийн нүд чихэн болж оногдсон газар нутгаан сахин хамгаалж өдгөө мөрдөж буй манж төрийн хуулинд заагдаагүй Монгол зоны эрх ашиг бүрийг сахиулж явах учиртай. Төрсөн биеинд заяасан энэ хоёр нүд минь муу сайныг үзлээ гэж гомдол ирдэггүй адилаар бид Монгол төрийнхөө хурц нүд нь болж харах ёстой бүхнийг харуулж явах тангарагтай болсон. Гэд зөөлнөр санаа алдлаа. Төмөн их модонд шивэлж бүгсэн хүчээр давуу дайсныхаа зүг жишимгүй ширтсэн хэвээр ажиггүй суун. Тэрээр уран Магсар ах минь өршөө. Бибээр таны үгийг дээдлэн санаж өдгөөч төр улсынхаа харах нүд хурц сонор байхыг хичээж л явна. Өргөсөн тангаргаасаа нэцсэн удаа надад нэгэхэн ч үгүй билээ. Хэмээн дуулдаг төдий шивэнлээ. Өглөө наран моддын оройгоос дэгдэн хөөрч авах үед хүрээлэн буусан Монгол цэргүүд уур манан савсуулж цайлан байхажээ. Эдгээр Монгол эрс бол Хатанбаатар Магсаржавын Манлайлжава 100 морд цэрэг болно. Харин цэргийн хүрээнээс холгүйхэн модны захад мордон хөтөлсөн 2 хүн тухлан суугаад тамхилж байхыг лавсхан үзвэл Сэцэн хаан Наваа нэрэн шүүх ямны сайд Хатанбаатар Магсаржав нар ажээ. Магсаржава өчүүхэн цэргийн хүн намайг зорж ирсэн сайд танд гэлээ. Таныг хүрээ орох дуулдсан болохоор би бууж төвдсөнгүй. Эмээгэд тамхи нэрж асаасан ганцны сурвалыг арчсаар Наваа нэрэнд барив. Наваа нэрэн ч мөн хариу тийм үйлдээд дээдсээс зарлиг тосож шүүх ямны сайдад тохоогдсноос хойш явдал их болоод байна Магсаржав маань. Их Орос улсын дотоод самуунаас улбалж ордол хулгай мэт улс нутаг усаар минь үзэгдэх болов. Үзэгдэх бүхэл их уулсаар орогнож албат харьяатыг минь алж талсан явдалч их болж хэрэг гэтэрлээ. Хүрээ оронд суун гэхэд сэтгэл төвдөггүй л байна. Эмээснэн алсын бараа ширтэж хөмхий зуулаа. Магсаржав түүний үгийг нь дэмжиж толгой дохино. Тэгснэн сайд та өөрийн хэрэгтэн анхаарал зохих үз. Бибээр наран гэрэлтээс зарлиг хүлээж ордол хулгай нартай тэмцэлцээр 1 оног үдлээ. Энэ ууланд хэсэг бусгаар олонч босуулууд буй. Та сэтгэлэн бүүчилээ. Цагаан хааны босуулуудыг би мэдээ. Гэвэ. Тэднийг энэ суутал зүүн хойд зүгээс 3 морьтон уулгалан довтлосоор айсуу харагдав. Баатарван тэднийг аль хэдийнэ ажиж таньжээ. Тэр ганц тамхиан яруухан хураагаад за би явуулгүй гориг байна. Ууланд одсон манай хүмүүсээс мэдээ ирв бололтой. Гэд судлаасаа бослоо. Наваа нэрэн ч мөн өндөв. Тэр Магсаржавууд их л нухацтай хараад. За Магсаржав маань хичээж л үзээрэй. Гэж хэлээд мориндон яаралгүйхэн мордов. Магсаржав түүнд хүндэтгэл болгож ингэр дарам мэхих ажээ.
Агуйн үднэн төлсөн ил галын дэргэд Очор Баатар хоёул тухалжээ. Баатар очрыг нухацтай ширтэж нилээд сууснаа. Харчингүний шадар ананд гэж байх учиртай юмсан. Тэр хүн одоо хаана явдаг бол? Хэмээлээ. Тэгтэн Берхочор намайг бавууж автанд нийлэхэд тийм хүн байгаагүй. Гэхдээ дуулсан намайг ирэхийн өмнөдөө ам барсан гэнвэлээ. Гэж айдуухан хэлв. Баатар уртаар санаа алдлаа. Энэ оргой бусгай цагийн эрэхэнд хичнээн сайхан ах нар минь үгүй болов доо. Гэснэн Баатар их л шидсэн өнгөөр Берхочрыг цоо ширтээд нөхөр минь чи энд ингэж суухын хэрэг юу? Надтай нийлж Баатар ванд зүтэг. Угтаа Монголынхоо төлөө юм шүү дээ. Хэмэв. Очор дуугарсангүй. Баатар цааш үргэлжлүүлж. Би Баатар ванг дагсаар өнөө хүрв. Харчин гүнтэй тулах гэж хянганы нуруунд ч очсон удаатай. Тэр үед нэгэнтээ мэд мэдэх гэсэн ч 2 хоног хоорондоо тулалдсны хойно гэмшил төрөөд зүрхлээгүй юм. Гэхдээ Баатар ван харчин гүн 2 эв зүг олсон юм шүү. Би цэргээс төрүүлж нутгаан зорж ирсэн нь энэ. Өнөө манаахан ирсэн байх учиртай. Надтай хамт морд. Хэмээн Берхочрыг шавдуулв. Гэсэн ч Берхочр мөн л дуугарсангүй. Баатрыг харж чимээгүйхэн инээмсэглэлээ. Баатар бүр яахыг мэдхэн байж эсэг дуугүй суулаа. Тэгсний хойно өнгөрсөн жил Орос улсад гарсан үемэнээс дайжаад ордол хулгай цэргүүд их орж ирэх болсон. Хан хинтийн их улсаар бүгж Сэцэн хан нутгийн ардыг айлгаж ичээхэн ч элбэгт хүрсэн. Энд хар амиан хоохоолоод сууснаас хамт яваад дайсантай тулвал арай л хямартай амьдрал болгосон. Гэж айлгах мэт өгүүллээ. Берхочор саял нэг ам нээлээ. Тэрээр би мэднэ. Уулаар минь хазгай хилийн улс их л үзэгдэх болсон. Чухам гимтэй гимгүүг нь мэдгүй болохоор би яах вүлээ. Харин одоо нэгэнд мэдсэн хойно хаа тарсан газраа ганц нэгийг боловч тонилгож явъя. Гэд хэг гинэв. Хариу болгож Баатар мөн инээ хайдаад. За яах вэ чи өөрөө мэдтээ. Би уулын өвгөнийхөө газрыг эргээд мордъё. Хизээч вэ миний хийснийг тунгааж яваарэ. Хэмээлээ. Бодон татсан уулсын оргил бараатан дүн хийжээ. Эгээл 5 оны өмнө уулын өвгөнийг эцсийн замд нь үтгэхэд ийм байсан мэт санагдана. Баатар шархантаа зовирлох хэдий ч газарт өвдөглөж тэртет харагдах уулын өвгний агуй болоод лагшныг оршоосон хадан оройд хар уулын зүг 3-тай мөргөд амбиийг минь ашид аварч ачлалдаан багтаасан их улстай мөргөй. Аавын минь адил асарч хамгаалсан уулын өвгөн тандаа мөргөй. Мах цуснаас тэн тасарсан хүүгийн чинь адил санаж 5 оны хойно эцэг тандаа эргэн ирж золгоно. Хэмээгээд мориндоо мордлоо. Ийхүү Ананд Баатар нар 5 эрсийнхээ хамтаар Наваа нэрэн ноёны зүг хөлгийн жолоон залав. Баатар хоромхон зуурт ил явдлыг санаад уулын өвгнийг оршоосон газрын хөлд баруун өвдгийг нуглав. Түүний ард Берхочор гүн санаашрал дүүрэн зогсохож. Баатар тийм нилээд удаан суулаа. Гэвч Берхочор хөдөлсөнгүй. Тийм болсны хойно Баатар аажуухан босч ирээд Берхочортой салах ёсыг гүйцэтгэж мориндоо мордлоо. Баатар ирүүхэн инээмсэглээд энд ирээд өмнө явдлыг өчигдөрхөн мэт санаж сэтгэл ихээр хөдлөв шүү. Чиний хосаар л морж ажнаа байна вүлээ. Хэмээчгээд шуудхан эргэж уулын ам барин уруудлаа. Очир чимээгүйхэн инээмсэглээд байцгадан оромжныхон зүг яаралгүйхэн хатруулав. Үе тэнгийн 2-ээр энэ цагт уулзаж RBC-г таньсан түүх ийм бөлгөө. Эд чинь харсаар байтал ачид засгийн хошуу хурч түүх нь бололтой. Хэдүүд хөдлөе. Хар түмэн ийн шивнээд нэгэн цуваа болж уулнаас хөврөх Орос цагаан хааны цэргүүдийн зүг харж зогсоно.
Харин түүний хажууд байх залуу эр их л болгоомжилсон өнгөөр "Түмэн аха, эд чинь 200 биш 400 гарахаар тоотой юм. Баатар эзнээ хүлээвэл дэргүй юм" гэж зөөлөн шивнэлээ. Түмэн залуу эрүүд харж ажиггүй инээмсэглээд "Чогдон минь, бид энэ байтугайг үтсэн биш гэж юу? Эд энэ чигээрэн явбал хугас өдрийн хойно хошуу тамах хүрнэ. Баатар эзэн биднийг орхихгүй. Бүү эмээ дүү минь, хүмүүсэн бэлд" хэмээлээ. Түүнээс төдийл удалгүй модны жим барьж цуваа болсоор явсан орос цэргүүд цагаан газарт гарч бөөгнөрөв. Тэд ажиггүй ажээ. Тэм байтал хар түмэнгийн 29-ийн буу нэгэн зэрэг нүргэлэн хадаж босуул цагаан цэргүүд хөл толгойгүй өмж эхлэхэн тэрэ. Угаас Хатан баатрын манлай болох эдгээр 20 эрс нэг боловч халуун тугалгыг тусах эзэнгүй үлдээн гэж мэдгүй ажээ. Хормын төдийдөл орогдлууд хагас зүй орчим хүнэн хядуулаад уулын модыг тэмцэж ухаан зулггүй дутаав. Берхочрын бодол сэтгэл нэг мөр өмөрч орхижээ. Ууланд ганцаар бүтэн 3 өвлийг үдсэн тэр өнөөдөр чухам юуны төлөө ин яваагаан бододож ухсангүй. Өдгөө идэр 23 насыг тулж яваач ингээд ганц биеэр ууланд үлдэх болсон дон сая л нэг эргэцэх мэт болов. Баатар бурууг хэлсэнгүй. Би хэд насна гэж амиан хохолж ар хэсэж суух байлаа. Ийм бодсон Берхочр морион багхан давраад дөрөн дээрэн өндийлөө. Түүний туулай саарламаар үүнийг л хүлээж байсан мэт уулгалан довтлоо. Үүнтэн зэрэгцээд моддын дундаас зогсгих дуун хадаж буундуу хөвчийг цуурайтал нүргэлхэн тэрэ. Берхочр нэгэнтээ Навтасхийн бүхийсэн ч морины амыг татсангүй буундуу гарсан зүгт эргэн харлаа. Модон дундаас морьтой 10-аад хүн сугран гарч өөрийнх нь араас нэхэх нь харагдав. Үзвээс орос цэргүүд ажээ. Түүний туулай саарламаар газрын өөд аянга мэт цахилсаар нисэх адил дүүлэн. Гэвч сумнаас хурдан хүлэг гэж яахан байх. Нэхэгсдийн сум түүнийг гүйцэж хоёр талаар нь шивэн туссаар улам бүр ойртон. Муусан шар толгойтнууд тэгнвэ. Очир энэ шивнээд сэлэди буугаан суг татаж авлаа. Тэрээр морины явдал дунд нэн сурмаг эргээд өгсрүүлэн 2 сум нүүлгээд орхив. Тэр сум тоолжээ. 2 итгээд мориноос тэрийг хадаж унлаа. Гэвч тэд улам бүр уулгалан довтлоно. Берхочр ширэн шугуйн зах руу ам мөлтөс шуургаж амжилаа. Тэрээр мод руу ормогц мориноос үсрэн буугаад Маузер бууныхаа модон хуйг ишэнд нь залгаж мөрлөв. Одоо түүний нүднэн цагаан газраар нэхэн довтлогох 10-аад морьтон даанчиг тодор харагдана. Очир уртаар амьсгал аваад гохоон угсруулан дарж эхэллээ. Хэдэн хором өнгөрөв. Берхочр хүйтэн инээмсгэлсээр буугаан доош буулгалаа. Моддын чөлөөнд эзэнгүй давхих 5-6 морь харагдах бөгөөд цааш эргэн дутах 3 морьтон эргэн харсаар алсарч үзэгдэн. Эд бүр хэрээс хитэрчээ. Хаа сайгүй байх бололтой. Эн чинь миний уул, миний нутаг юм шүү. Хэмээн хорсолтойгоор шивнээд Берхочр хурдан саарл мориндон шалвахын мордов. Баатар ажиггүй гэлдрүүлсээр уруудаж явна. Гэтэл алсад нүргэлэх буундуу моддын цуурай дамжсаар сонорт нь хурж орхилоо. Тэр мориныхон амыг эрэхгүй татан зогсжээ. Эн чинь ирсэн зүгээс дуулдах юм. Арай гэж бодсон Баатар өөрийн ирэхгүй эргэж харав. Тэр эргэлзэх мэт хэсэг зогсоод шуудхан эргэж уулууд давхилаа. Нийслэл хүрээ Богд хааны зуны ордон. Түмэн наст наран гэрэлт Богд хаан бэр нэгэн чухал зочинтой байхажээ. Ордонд тэр хоёроос өөр хүн үгүй байх нь үүнийг тодор илтгэн. Эл хүндэт зочин бол Богд хаанд Монгол улсын ерөнхий сайд Сайн Оюн хаан Төгс очрын Намнан сүрэн байлаа. Намнан сүрэн баг хаан ундуутай суух бол Богд хаан нүдэн аниж бясалгах мэт байхавэ. Намнан сүрэн наран гэрэлтвэн болгоо. Бид 3 улсын хилэлцээрээр юг хожив. Өнгөрсөн оны өмнөөс болоод 3 улсын гэрээг хүчингүй болгосон. Тэд 3 улсын
Тусгаар уулсаан зарлах үйлд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нөхөд минь одоо хаана байна? Эмээгээд үгэн гүйцэж чадалгүй сэтгэлэн барив. Богдхан саял нэг нүдэ нэж намнан сүрэн өд харлаа. Тэрээр их л ядруу бөгөөд итгэлгүй өнгөөрөө "Онгийг бууса угийг хар" гэдэг үг буй. Тэр 3 улсын гэрээгийг ч анхнаасаа шүлсний нулимар байсан. Гэвч бас танай хэлдэг түмэн зөвөө. Орос улс хаан ширээгийн түлхэж 3 улсын гэрээг хүчингүйд үзв. Дундад иргэн улсаас өдөр бүр өнгөлцөж өлн чон мэт байхыг би мэдсээр суун. Үүний дээр Орос улсын дотоод самуунаас дөрвсөн их зэрэг хэсэг бусгаар дутааж хэл хөвөөгм нь эмтлэх болов. Бидний хүчин тэндээс хэтрэхгүй хүрээд байна. Гэж аяархан шивнэлээ. Намнан сүрэн дундад иргэн улсын зүгээс элдвийн башар арга хэрэглэж Ихэс ноёдын сэтгэлийг урвуулах болоод удлаа. Мунхагийн ухаан мутрын аясаар гэж аргад автагдсан олон болжээ. Хайрынчиг нөхөд минь тэд байсан бол та бид юунд ингэж суух? Намнан сүрэн дахин үг дуугарсангүй эсэг болоод явхаар зэхэж суудлаасаа бослоо. Богдч мөн дуугүй хэвээр. Намнан сүрэн малгаан оройг дарж гүнэн хүндэтгэл мэхийгээд "За би ингээд хөдлөе дөө. Оройн дээд та би сэтгэлэн хичээхийг мэд." Хэмээгээд эргэж харахаар завдав. Богд "Хүлээ." Намнан сүрэн үүд чигт харсан хэвээр зогсов. Богд "Та эд гараан хумхаад гайг хүлээж суух учиргүй. Ноёдыг хэн нь хэмбэ гэдгээр илчилбэл зохино гэв. Намнан сүрэн хэсэг бодлошрох мэт болоод үг дууралгүй гарч одлоо. Сэцэн хаан Баатар уулгалан довтлогсоор хэсэгхэн модны чөлөөнд гарч ирэв. Тэнд ундай сундай хэвтэх цагаан цэргийн хүр 5 зэрэг харагдав. Хэрэг биш дээ. Манайхан дөгсөн л баймаар. Ямар тач нэгтлаад буцхан зөв. Ийм бодсон Баатар мориндон ташуур өгч цааш ухсхийлээ. Гэвч тэр буруу шийдэлд хүрснээ дөнгөж хөдлөөд л ухав. Түүний тал бүрээс буу барьсан орсууд бүчиж аль хэдийнэ овоо харандан аваад байсныг даанчиг хожуу харжээ. Хазгай дуухан монгол хэлээр "Зогс бүхэдл" гэхтун бууны чимээтэй хоршиж хангинхан дээр Баатар хоромхон зуурт цагийн байдлыг үнэлж дутаах хийгээд тулалдах нь ямархан ч тусгүй хэмээн тооцов. Тэр мордынхон амийг татаж зогслоо. Нэгэнт уулууд дутаан орсон цагаан цэргүүд дахин гарч зүрхэлсэнгүй тул хар түмэн замыг нь боож ажигласан хэвээр өдрийг барав. Хүн цөөн болохоор нэхэж мод руу орохыг ч тэр бодсонгүй. Ийм байтал Баатар вангийн цэргийн төрүүж айсуу үзэгдэх нь тэрэ. Хар түмэн үл ялгхэн инээмсэглээд "Энэ бидний газар шороо юм шүү. Ийм л байх учиртай" хэмээн шивнэлээ. Тэгснэн нэгийг санав бололтой хөмсөг зангидаад "Үгүй энэ Баатар маань яага бол өдөд биднийг олоод ирмээрсэн" гэд сэрэгцээ байх чогдон тийш харав.